Эрдэмтдээ Ундрахаан телевизийг үзэж байгаа та бүхэндээ орой мэдрэгье. Ундрахаан мэдээллийн хөтөлбөрийн баасан гарагийн дугаар хүрэхэд бэлэн боллоо. Ингээд цаг үеийн онцлог мэдээлэл хүргэж байна. Эхний мэдээ. Хинтээ аймагт жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Хинтийн Намрын баяр 2022 үзэсгэлэн худалдаа Шингис хотод эхэллээ. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд 18 сум 3 тосгоны 173 нэр төрлийн бүтээгдэхүүн худалдаалагдж байгаа юм а. Хинтийн Намрын баяр 2022 үзэсгэлэн худалдаа энэ сарын 16, 17-ны өдрүүдэд Чингис хотод зохион байгуулагдаж байна. Тус үзэсгэлэнд сум тус бүрээ шалгарсан баялаг бүтээгчид оролцдогоороо онцлог юм а. Мөн жил бүр сум сурчлах өдрийг давхар зохион байгуулдаг уламжилтай. Энэ удаад улсын тэргүүний Баян овоо сум түүхт 100 жилийн хүрээнд сумаа сурчлахаар 60 орчим хүний бүрэлдэхүүнээр онцлог баялаг бүтээгчтэйгээ оролцож байна. Намрын баярта 8 нэр төрлийн бүтээгдэхүүнтэй ирсэн. Хамгийн гол нэр төрлийн бүтээгдэхүүн бол одоо арьс ширэн эдэл байж байна. Алт мөнгө, гар урлал гээд чацарган эко бүтээгдэхүүн, сүү цагаан идэ. Тэгээд дээс одоо сүүлийн үед нөгөө малын тоног төхөөрөмж болсон чөдөр. Арьсыг бол гараар элдсэн 2 төрлийн хурганы арьс, нэхий элдсэн ийм байдлаар ирсэн байгаа. Тэгээд бас нөгөө талд нөгөө ногоо ирсэн байгаа. Ингээд нийт одоо хэдэн төрлийн үү? 8-9 төрлийн юм байна. Мөн гар урал дурсгалын бэлэг зүйл авчирсан байгаа. Энэ аяга хөргөчний наалт гэдэг ийм зүйлүүдээр оролцож байна. Энэ одоо Намрын баярууд маш их сайхан өргөн дэлгэр их гоё болж байна. Бүх хүмүүс одоо их гоё эко бүтээгдэхүүнтэй бас байгалийнхаа эко бүтээгдэхүүнийг авчирсан өөрсдийнхөө гар хөдөлмөрийг шингэсэн бүтээгдэхүүнүүд их байна гэж ингэж харж байгаа. Манай хувьд бол сумандаа бас Намрын баяраа тэмдэглэчээд тэгээ одоо шилдэг бүтээгдэхүүнээ авчираад ингэж оролцож байгаа. Мөрөн сумын эмэгтэйчүүд бүл болж өрхийн орлогоо нэмэгдүүлж, удамчлалт эсхий ширмэл ширдэг, бэлэг дурсгалын зөвс, арьс ширэн эдэлт хийж энэ удаагийн үзэсгэлэнд оролцож байгаа бол Батнаруу сумын брэнд болсон тожил дархны хиттэй мөнгөн эдлэл, Дэлгэрхаан сумын Хэрлэн Баян улаан тосгон тариалдаг Хунчир болон эмийн урамлууд, Бэрх хотын Бүдэн шувны өндөг, Шоргоошны уур, Хэрлэн сумын гаруурлаач Пунцэг ган, Чулуун сэлбэрт бүтээлүүд, онцлог бүтээлүүд дэлгэгдсэн байна. Манайх 5 сард 8 хүний бүрэлдэхүүнтэй бүл болсон. Тэгээд юу яасан? 8 хүний бүрэлдэхүүнтэй 5 сард байгуулагдсан. Тэгээд бидэд хоршид бие энийг одоо чадахгүйгаа бие биендээ зааж өгнө. Тэгээд хамтарч ажилласаар бол үр дүн их гарч байгаа. Хөдөөний бас ийм өөрийнхөө хэсэг байгаа шүү дээ. Энийг болохоор чинь хөдөөний 10-аад айлд дарчихсан байна. Ерөөсө 5 сараас ихсэн. Одоо оёж байна. Цаг хугацаа бас их орно шүү дээ. Одоогоор ерөөсө сая хэлсэн болохоор хөдөөнийхөө мачтад зарсан. Тэр ямар нэгэн одоо дэмжлэг тусцааг орон нутгаас юм аймагаас авч явсан уу? Эмэгтэйчүүдийн эко ширмэл гэсэн бүлэг байгуулад Тус үзэсгэлэн худалдааны шилдэгүүд маргааш буюу бэм гарагт тодорно. Ингэхдээ төрөл тус бүр буюу эрүүл хүнс 2022 үзэсгэлэн худалдаан шилдэгсөө сүүн бүтээгдэхүүн, мах матхан бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүн, үйлдвэрлэгч гэсэн 3 төрлөөр шинэ нургас 2022 үзэсгэлэн худалдаанд оролцогчдоо шилдэг ногоо, урав, даршилсан ногоо, боловсруулсан жимсэг нь төрлөөр тус бүр нийт 5 төрлөөр нэг суурин нэг бүтээгдэхүүн үзэсгэлэн худалдаанд шилдэг модон эдлэл, гар урлал, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн, оймол бүтээгдэхүүн, арьс ширэн эдлэл, брэнд бүтээгдэхүүний багц, шин санаа шилдэг бүтээл зэргийг тодруулна. Дараагийн мэдээ. Монгол орон даяар 5 дахь сарын 1-ний өдрөөс эхлэн эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үзлэгийг эхлүүлсэн. Гэвч 4 сар өнгөрч байхад Хинтээ аймгийн хэмжээнд 1778 иргэн үзлэгт хамрагджээ. Тодорхойлбол 18-аас 30 насны 50 иргэнэлт тус үзлэгт хамрагдсан бөгөөд энэ залуус эрүүл мэндэд цаг зав зарцуулахгүй байна гэж үзэж байгаа юм а.
Хинтээ аймгийн нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийг дэмжих төв эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үүслэг өнөөдрийн байдлаар 1778 иргэн хамрагджээ. Хамрагдсан иргэдийг өвчлөөр нь авч үзвэл дийлэнх олох нь хоол боловсруулах хэрэгтний өвчлөл, элэгний хатуурал, ВЦ вирус илэрч байгаа нь анхаарал татаж байна гэлээ. Эрүүлгийн үзлэгт өнөөдрийн байдлаар 1778 хүн хамрагдаад байгаа 5 сарын 1-ээс хойш. Тэгээ үүнээс одоогийн байдлаар бол хоол боловсруулах замын эмгэг тэргүүн байрыг эзэлж байгаа. Үүн дотроо ходоодны өрөвсөл төвчин, ходоодны шарх 2 дийлэнх нь ходоодны шарх бол 75 хүнд илрээд байна. Ходоодны хавдар 1 хүнд илэрсэн, элэгний хавдар 2 хүнд, хөхний хавдар 1 хүнд ингээд илэрсэн. Бусд нь бол тэ элэгний архаг өрөвслүүд болон БЦ вирусын халдварууд нэлээд их эзлээд байгаа. Тэгээ ингээд давхар хэлэхэд бол хүмүүсийг эрт илрүүлэгдээ маш сайн хамрагдаарай да, ялангуяа 18-аас 30 насныхан ер нь хамрагдалт маш муу байгаа. Яагаад гэвэл энэ насны хүмүүс дээр БЦ-гийн илрүүлэг их гарч байгаа. Тийм учраас энэ эрт илрүүлэгтээ маш сайн одоо хүмүүсийг хамрагдуулъя гэж л уриалж байна. Тэгэхгүй бол ер нь БЦ-гийн халдвар их байна шүү дээ. Бенчэн, цэнчэн тэрний ард эдгээр чинь яагаад гэвэл шүү дээ БЦ-гийн халдварууд чинь ингээ удаан явхаар ингээ элэгний хатуурал буюу элэгний хавдар үүсэх эрсдэл өндөртэй эмгэг байхгүй. Тийм учраас эрт илрүүлэгтээ хүн болгон насныхаа ангиллаар тэгээд одоо товлсон хугацаанд нь ирж бүрэн дүүрэн хамрагдаарэ гэж. Өнөөдрийн байдлаар 1778 иргэн хамрагджээ. Хамрагдсан иргэдийг өвчлөөр нь авч үзвэл дийлэнх олох нь хоол боловсруулах хэрэгтний өвчлөл, элэгний хатуурал, ВЦ вирус илэрч байгаа нь анхаарал татаж байна гэлээ. Эдгээр 1778 иргэний дөнгөж 50 орчим нь 18-аас 30 насны залуус үзлэгт хамрагджээ. Эдгэх оролцоо сул байгаа шалтгаан олон бөгөөд ихэвчлэн эрүүл мэндэд цаг зарцуулж чаддаггүй. Эрүүл мэндийн боловсрал маш дутмаг, мөн эмнэлэг очид дараалал ихтэй байдаг гэдэг хэвшмэл ойлголтууд тэднийг чөдөрлөж байна. Нэгдсэн эмнэлэгт эрт илрүүлэх шинжилгээг илүү хөнгөн шурхавчлахыг нэвтрүүлж байгаач цогцсон цагта тогтсон хуваарийн дагуу ирж байгаа иргэд тун цун байгааг онцолж байна. За уг нь бол энэ залуучууд маань те ялангуяа одоо залуучууд тэр дундаа ахмад наснангууд энэ эрт илрүүлэгт орсноороо та тухайн одоо өөрт одоо мэдхгүй байгаа өвчнөө илрүүлэх ямар нэгэн одоо энэ эрт илрүүлэгт хамрагдсанараа ямар нэгэн хавдар илэрч जैन чихрийн шижээ өвчин илэрч जैन янз бүрийн одоо өвчнүүд илэрч байгаа. Энтэйгээ энийгээ одоо энэ эрт илрүүлэгт хамрагдсанараа цаг хугацаа алдахгүйгээр илрүүлж гин гэсэн үг. Бас нэг юм хэлэхээр одоо залуучууд маань энэ эрүүл мэндийн одоо даатгал төлөхд бол маш хангалтгүй байгаад байдаг. Тэгэхээр эрүүл мэндийн даатгал төлснөөрөө та яах юм бэ? Өнөөдөр халдварт болон халдварт бус одоо өвчний илрүүлэх 2 сая гаруй төгрөгийн тусламж үйлчилгээг үн төлбөрөг авах ийм бүрэн боломжууд байгаад байгаа юм. Тэгэхээр одоо ард иргэдтэй энэ эрт илрүүлэхтэй маш одоо тэ хариуцлагатай цаг гаргаж одоо хамрагдах шаардлагатай байгаад байгаа. За дараагийн одоо энэ нөгөө нэг одоо халдварт өвчин болон халдварт бус өвчин эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд одоо тэ ямар бэлтгэлтэй ирэх вэ гэдгийг бол одоо жишээлх юм бол дуран одоо бас тухайн хүн одоо бэлтгэлтэй ирэх шаардлагатай байдаг. За мөн өтгөнд одоо даалцс илрүүлэх шинжилгээ гэж байгаа. Тэгэхээр энэ маань одоо наснасаараа яг ямар юмд одоо ямар шинжилгээ яаж ирэх юм бэ? 3 дугаар гэх юм бол бас умайн одоо тэ эсийн шинжилгээ буюу насны товлолоороо ямар одоо насанд ямар бэлтгэлтэй ирж одоо энэ эрт илрүүлэгттэй хамрагдах вэ гэсэн нарийн юмуд байгаа. За энэ дээрээ бол манай одоо дурангийн одоо эмч маань лабораторийн талаас бол мэдээлэл өгөөд явах байгаа. Энэ хуваар бол гарцсан байгаа. За эх оны одоо 2023 оны 6 сар төгрөг гарцсан. Гэхдээ энэ одоо тусламж үйлчилгээ буюу эрт илрүүлэг маань 24 одоо он хүртэлтэй 2024 он хүртэл одоо явах байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр өмнө ард иргэд маань хүлээцтэй хуваарийн дагуу яг одоо цаг хугацаанд ирээд байх юм бол бид нар заавал одоо тэг ойшор дараал үүсгэж ачаад үүсгэж бол авахгүй байгаа. За тухайн хүмүүст ихтэй эрт илрүүлэгт маань одоо тухайн өмнө өөрөө цаг гаргаад ер нь бол нэг 3-аас 4 хоног
бол өөртөө ямар ч гэсэн цаг гаргадаг. Яагаад тэгэхээр энэ маань нөгөө шинжилгээ авж байгаа одоо цорцтой энэ маань 3 хоногийн дараа хариу гарах. За хотоод дурандуулах маань бол ерөнхийдөө бид нар бас ингээд 2 давхар одоо дуран ажилуулад нэлээд өөсөндөө бас ачаал авсан ч гэсэн эрт илрүүлэхтэй ирж байгаа хүмүүсээ 2 хоног дотор нь хотоодын дурандчиж байгаа. Тэгэхээр ард иргэд маань яг хуваарийн дагуу энэ одоо үздэг шинжилгээтэй бол хариуцлагатай одоо бас хамрагдах нь бол хувийн үүрэг юм а гэдгийг бас хэлхэн зүйтэй ах гэж бодож байна. Нэг эргэн өрсөн сэргээлэг хүслэгт хамрагтад 3-4 хоног зарцуулна гэдгийг анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хотоодын дуран бүх төрлийн шинжилгээ 3 хоногт хариу гарч дахин эмчтэй үзүүлж эмчилгээгээ заалгана. Иргэд хотоод дурандуулах болон шинжилгээ өгөхөр хэрэгтэй. Хувийн бэлтгэл ажлыг хангахгүй байгаа нь бас нэгэн хүндрэл болж байгааг онцолж байна. Манайх ч өдөртөө амбулаторын шинжилгээ, тасаг нэгжүүдийн шинжилгээ, эрт илрүүлгийн шинжилгээгээ нийтдээ 100-аас 150 дээд хэмжээндээ 180 шинжилгээ хийдэг. Энэ болохоор төрлөөр цусны ерөнхий шинжилгээ, биохимийн шинжилгээ, иммунологийн шинжилгээ, энэ болохоор дотроо бамбайн шинжилгээ, нойр бэлчирхай хавдар, хотоодны хавдар, өндөвчний хавдар, хөхний хавдар, бүдүүн шулуун гэцний хавдар эднэрийг шинээр хийгээд эхэлсэн байгаа. Д витамины шинжилгээ хийгдэж байгаа. Коагулограмм буюу бүлэгнэлтийн шинжилгээ хийгдэж байгаа. Тэгээ шээсний ерөнхий шинжилгээ, тэгээ бактериологийн шинжилгээнүүд хийгдэж байгаа. Энэ дундаа нэрт илрүүлгийн шинжилгээнд нь 18-аас дээш насны бүх насны хүмүүс шээсний ерөнхий шинжилгээ, биохимийн шинжилгээ, цусны ерөнхий шинжилгээ, БЦ вирус илрүүлгийн шинжилгээ, өтгөн далд цус илрүүлэх шинжилгээ, тэгээд 40 наснаас дээш умаа азууны эсийн шинжилгээ буюу ПАП шинжилгээ эмэгтэйчүүдэд хийгдэж байгаа. Энэ дундаа хүмүүст анхааруулах зүйл нь болохоор шээсний ерөнхий шинжилгээнд ялангуяа анхааруулмаар байдаг нөгөө аптекаас нөгөө зориултын нэг удаагийн савнд авахгүй янз бүрийн шээсний шилэнд янз бүрийн савнд шилэнд ялангуяа нөгөө юуны сокны шилэнд эсвэл өвөрцөний шилэнд салаадны шилэнд хийж ирчээд тэрэндээ тэгээ өгөнд уурлаад дайраад идэх байхгүй нэгэн жишээгээд ирсэн юм чинь ингээ тэрийг тэгж авахгүй зориултын шээсний нэг удаагийн ариун савнд авна гэдгийг хэлмээр байна. ПАП шинжилгээ өгөхөд анхааруулах зүйл нь сарын тэмдэг ирээгүй, нэгт гэвэл хоёрт гэвэл бэлгийн харьцаанд ороогүй, угаалга хийгээгүй, лаа хэрэглээгүй тийм байж байгаа дэрж эсийн шинжилгээндээ хүн өтгөний шинжилгээ болохоор өтгөний шинжилгээнд зориултын савнд байгаа. Тэрэндээ болохоор дотроо сойдогтой тэрэндээ маргааш өглөө нь босоод өтгөнөөсөө бага хэмжээнийг аваад тэгээд уусамлалтаа хийгээд хэмжээний баркод оноогоод авчирч өгөөд хариу нь 3 хоногийн дараа гардаг ба. Энэ дээр гарч байгаа хүндрэл нь болохоор ард иргэд мэдэхгүй маргааш нь ирээд хариугаа авна гэж нэхийддэг. Энэ болохоор 3 хоног жиж хариу нь гардаг. Тэгээд бүх шинжилгээний хариу 3 хоногт багтаж гараад нэгдсэн дүгнэлт хийдэг эмч дээрээ очиод дүгнэлтээ дүгнүүлээд эрт илрүүлгийн шинжилгээ ингээд дуусдаг. За хотоод улаан хоолойн дуранд эргэж байгаа үйлчлүүлэгч нар маань дурангийн өмнөх оройн 6 цагаас хойш махан хоол идэхгүй ус ууж болно. Харин дурандаа болох өглөөнөө эрэхтэй болохоор ус уухгүй, өлөн юм идэхгүй хов хоос ирнэ гэсэн үг. Хүмүүс нэг балга ус ууцсан ингээд энтергээ ирдэг байхгүй. Ер нь бол юу ч идэхгүй ирнэ л гэсэн үг. Тэгээд өөрөө авчрах зүйл гэх юм бол гар нүрийн алчуураа авчирна. Тэгээ эмийн сангаас амны зуулт гэдэг зүйл авчирна. Тэгэх юм бол манай дуранд шууд тэгэл тэр өдрөө орно гэсэн үг. Дуранд хүмүүс ингэдэг нэг аюу өвддөг гэж ойлгодог юм лээ. Дуранд ороход ямар ч өвдөх зүйл байхгүй. Мэдээж эвгүй байна. Ягаад гэхээр хоолоогоор нь дураа орж байгаа учраас манай эндээс болохоор 10%-ний лидканер өндөр тонтой мэдээ алдуулагчаар мэдээ алдуулаад тэгээд дуранд гэсэн үг. Хариу нь шууд тэр дороо гарна. Эмч оншийн бичлээ, зураг хэвлэгдлээ үйлчлүүлэгчтэй өгнө. Хотоод улаан хоолойн дуранд болохоор эрт илрүүлэгт болохоор 30-аас дээш насны хүмүүс хамрагдана гэдэг. Одоо яг он сараараа одоо би өнөөдөр 92 оны 9 сарын 20 төрсөн байх юм бол 20-оос хойш л би дуранд орно гэсэн үг. Тэрийг бас зарим хүмүүс эндүрээд тах шиг гэлээ 92 оных юм чинь би 30 хүрсэн гэд ингээ орно гэж байгаа. Тэгээд юунд болохоор өдөрт гिचнэ. Өдөрт эрт илрүүлгээр 15. Тэгээ амбулатор тасагтайгаа нийлээд нэг 20-с 25 дуранд орж байгаа. Тийм тэгээд амбулаторынхаа хүмүүстэй эрт илрүүлгийн хүмүүс ингээд сөөлжлөөд нэг нэгээр ингээд ээлжлээд орно гэсэн үг. Эрт илрүүлэг өрсөн сэргээлэг хүслэгт хамрагдах иргэд заавал эрүүл мэндийн даатгалыг төлсөн байх шаардлагатай. Гэвч ихэнх ирэхэд даатгал төлөөгүй байна. Мөн эрүүл мэндийн байгууллагын салбар хоорондын уялдаа холбоог цаашид сайжруулах шаардлагатайг энд онцлох зүйтэй.
Дараагийн мэдээ. Жил бүрийн 9-р сарын 2 дахь 7 хоногийн нэм гарагийг соёл урлагийн ажилтны өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг засгийн газрын тогтоол бий. Хинтээ аймгийн урлаг соёлын салбарын инжлийн баяраа соёлын орон зай урайнд тэмдэглэн өнгөрүүлж уламжлалын ёсоор баярын хурлаар эхэллээ. Мөн хамгийн уулын аймаг болсын түүх 100 жилийн удахгүй болох ч та бүхэн маань сайн мэдж байгаа. Бид нар 100 жилийг огогдож 100 морин хуурч уртын дуучин бэлтгэх ажлыг энэ оноос эхлүүлэн бэлтгээд ажилдаа орсныг та бүхэн мэдж байгаа. Эхлүүлсэн энэ ажлаа цаашид улам чанаржуулж байнгын бэлтгэл сургуулиуд хийж түүхчид 100 жилийнхээ ойдоо бэлэг барих та бүхний гол ажил. Мөн ой бүрээнд сум бүр хотхон байгуулж сум сурчлах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд үүн та бүхэн орон нутгийнхаа онцлог ур чадварыг харуулсан шилдэг уран бүтээл төлөвлөхөөр төлөвлөж байгаа тул энэ оноос эхлэн бэлтгэл ажилд орохыг мөн уриалж байна. Эцэст нь хэлэхэд хүнийг тодорхойлж амьтнаас ялгуулдаг шинж бол соёл юм. Хүний оюун ухааны дархлааг бий болгож саруул ухааныг эдгэх зүйл бол соёл урлаг. Тиймээс соёлын үйлдвэрлэлийг тасралтгүй бүтээж хамгийн нутгийнхаа ард иргэдийг соёл гэгэрүүлэх үйлсэд өндөр хөв нэмэр оруулна гэдэгт итгэж байна. Та бүхнийг урлагийн янжин том бурхан үргэлж ивэж ажил амьдралд нь өөдөө дэше мандаж явахын үнцэнтэй өрөөдийг өргөн дэвшүүлье. Та бүхэндээ баярлалаа. Хинтээ аймгийн тус салбарын соёл урлагийн ажилтны баярыг нэгдсэн зохион байгуулалтад тэмдэглэн өнгөрүүлж уран бүтээлчдийг алдаршуулах соёл урлагийн үйл ажиллагааг олон хүмүүс сурталчлах зорилгоор 9-р сарын 15-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү өдөр соёл урлагийн салбарын уламжлал ёсоор баярын хурлаар эхэлсэн юм. Баярын хурлд аймгийн засаг дарга Чогсомж оролцож мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд энэ үеэр салбартаа манлайлан ажилласан уран бүтээлчдийг салбарын шагнал жуу хүчиг болон одон медалуудаар шагналаа. Энэ удаагийн соёл урлагийн ажилтны баярт хэвлэл мэдээллийн салбарын шинээр нэмэгдэж хамт тэмдэглэн өнгөрүүлж байгаагаараа онцлогтой юм а. Хэвлэл мэдээллийн салбарын за мөн одоо төрийн бус байгууллагынхаа нийт татан оролцоод нийт 260 орчим хүн оролцсон. Нэлээд өргөн дэлгэр болж байна. За бид хүн бол соёлын ажилтныхаа баярын хүрээнд бол нийт ажилтны албаагчдаа дунд спортын 4 төрөлтөөр тэмцээн уралдаан явуулж энэхүү соёлын ажилтны баяраа бас хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор одоо явуулж байна. Соёлын яамтай болсноор соёлын хилцүүтэй аймаг болсон. Тэгээ ер нь аймагт соёлын хилцс байгуулагдаад бас удаагүй байгаа. Ер нь соёлын хилцс маань байгуулагдсанаас хойш ямар томоохон ажлуудыг хийв, цаашид бас ямар ажлуудыг хийхээр төлөвлөөд байна. За үндсэндээ бол 21 оны 10 сард манай соёлын хилцээ байгуулагдсан. Тэгээд 22 оны 1 сарын 1-ээс соёл урлагийн газар болж өргөжин үйлчлэгээ явуулж байна. За тэгэхээр ер нь бол бид бол маш одоо байгуулагдсан цагаас хойш олон арга хэмжээнүүд явууллаа. За үндсэндээ бол одоо манай үндэсний өв соёл тийм ээ. Яс уламжлал энэ зан үйлтэй холбоотой энийг одоо бас сэргээх зүүн Монголын ардын урлагийг хөгжүүлэх за хүүхэд залуучууд энэ сайхан өв соёлоо одоо уламжлуулах түгээн дэлгэрүүлэх сурчлан таниулах зорилгоор бас олон арга хэмжээнд хийсэн. За үүнээс дурдвар одоо ер нь бол бид хүн өв соёл үндэсний бахархал сарын аймынхаа нийт сумдынхаа өргөн дэлгэр хийсэн байгаа. За мөн одоо бас бид хүн бол энэ жилийн хувьд бол бүрээд үндэсний одоо аг алтрын наадмаа Хинтээ аймгийнхаа Бэндэр суманд амжилттай зохион байгуулсан. За Оросын улсын улсын агарын өрөөнд болсон алтрын их наадамд мөн бас манай аймаг 63 хүний бүлгүүнтэй оролцсон. За мөн саяхан 8 сард одоо соёлын засгийн газрын хэрэгжүүлж байгаа соёл урлагийн газраас хамтран зохион байгуулсан одоо нүүдэлчин Монгол фестивал бас Хинтээ аймаг маань 64 хүний бүлгүүнтэйгээр бас амжилттай сайхан оролцоод ирсэн байгаа. Тус арга хэмжээнд ардын дүүнчийн хаахын тийчуулга, музей, хэвлэл мэдээллийн салбар, уран зургийн арт галерей болоод 18 сум 5 тосгоны соёлын төвх ингээд нийтдээ 240 гаруй ажилчид оролцлоо. Мөн энэ өдрийг тохиолдуулан соёл урлагийн ажилчид нэгэн өдрийг дартс, теннис, оос татал, волейбол гээд спортын 4 төрөл дээр өрсөлдөж өнгөрүүлсэн юм а. За баярлалаа. Ингээд
өнөөдөр та бүхэн ч гэсэн одоо соёл урлагийн салбар хэвлэл мэдээллийн ажил өөргөө хийхийн хажуугаар одоо бид нартай хамтлан сайхан ингэж баярж хөгжиж цэнгэлж байгаад баяртай байгаа. Ингээд өнөөдөр бүх одоо нийт соёл урлагийн ажилчдаа соёл урлагийн ажилтны баярын мэндийг хүргье. Энэ жил одоо маш их онцлогтой байна. Ягаад гэвэл тусдаа одоо яамтай болж цаана дээрээсээ бас чиглэл ирж энэ чиглэлийнхээ хүрээнд одоо соёлын орон зай хэмээхийн сайхан үйл ажиллагааныхаа хийж идэг учраас одоо спортоор бид нар өнөөдөр амьсгалаа энэ маш сайхан байна. Тэгээд би бол Мөрөн сумын соёлын төвийн дарга Зэндвэр гэж юм байна. Тэгээд багасаа зургуулаа одоо сумаасаа бол зургуулаа 100% ирсэн. Баруун бүсийнхаа одоо тамирчдыг бэлдэж оролцууллаа. Манайх волейболын тэмцээнд алт тэргүүн байр эзэллээ. Мөн даарцын эмэгтэй тэмцээн төрөлд бас тэргүүн байр эзэллээ. Тэгээ улс таталт одоо явагдсан бол манайх бол одоо баллах байлаа гэж хэлье. Тийм. За манайх бол соёлын ер нь урлаг уран сайхны үйл ажиллагаа гэхээсээ бол энэ жил сүүлийн 2 жил соёлын өв тал дээр бол маш их анхаарч ажиллаж байгаа. Соёл эртээ тэргүй соёл урлагийн үйл ажиллагааг бол одоо иргэд ч гэсэн өөрснөө чөлөө цагаараа хийдэг. Тэгээд үүн дээр тулгуурлаж бид бүхэн одоо соёлын энэ Монголынхаа үндэсний дархлаа болсон соёлын үнэт өвөө авч үлдэхийн тулд бид нар бол соёлын байгууллага бол одоо хийх үүрэгтэй гэж үзээд сүүлийн одоо 2 жил одоо соёлын үйл хөдлөх дурсгалыг хайрталж хамгаалах тал дээр маш их анхаарлаа. Соёлын одоо бит бус өвийг өвлөн уламжлагчийг илрүүлэх одоо түгээн дэлгэрүүлэх сурталчлах өвийн талаар одоо Монголын дархлаа болсон одоо соёлын өвөө хэрхэн одоо хайрлаж хамгаалах талаар бид нар анхаарч ажиллаж ирлээ. Миний хувьд бол 2011 онд анх Улаанбаатарын их сургуулийн сэтгүүлчийн ангийг төгсөж дүүргэсэн. За тэгээ 2012 онд одоо төрлөх нутагтаа ирээд Ундрахаан телевизийг үүсгэн байгуулалцаад за сэтгүүлчээр ажиллаж байсан юм төвхтэй. За 2015 онд анх гай үзэгдэн шагналыг Архигүй хаан хинтээ одоо хөтөлбөрийн хүрээнд шөнийн сурвалжлагаараа би одоо гай үзэгдэн шагналыг авч ирсэн. За түүнээс хойш одоо 7 жилийн дараа одоо өдгөө засаг даргын жууг бичгээр шагнагцсан. Маш их баяртай салбарынхандаа баярлалаа. Соёл урлагийн газрынхандаа баярлалаа. Бүх нийт одоо соёлын салбарт ажиллаж байгаа та бүхэндээ баярын мэндийг хүргье. Та бүхэн сайхан баярлаарай. Монгол улс соёлын яамтай болсноор аймагуудад соёл урлагийн газар байгуулагдсан мэлээ. Хинтээ аймгийн соёл урлагийн газрын хувьд байгуулагдаад удаагүйч уламжлалт төв соёлоо хадгалан үлдээж түгээн дэлгэрүүл сурталчлах үүднээс олон ажил цаашид ч хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна гэдгийг салбарынхаа хэлж байлаа. Та бүхэн өндөр мэдээллийн хөтөлбөрийн баасан гарагийн дугаарыг хүлээн авч үзлээ. Амралтын өдрөө ая тухтай сайхан өнгөрүүлээрэй.